Сайн байцгаана хүүхдүүдээ. Салангаа агш нэ. Бүгдээрээ хамтдаа дэлгэцэн дээр байгаа нэгэн зургийг харах уу? Гараа хугаасан бололтой. Хідэн давхгүйр бентээр ороодсон байх шүү дээ, тийм ээ? Үнэхээр хөвдөж байгаа ах та. Гараа хугалах юм бол бид нар эмнэлэгтээр очиод эмчээр яадаг үлээ? Ийм төрхүүлээд, чих тавиулаад гараа боолгодог шүү дээ, тийм ээ? Тэгвэл найзуудаа та нар ч гэсэн анхаарал болгоомжгүйгээсээ болоод хуруу гарнаасаа цус гаргаж ирсэн удаа байгаа юу? Жишээлх юм бол заримдаа бид нар аав ээжтэй туслангаа төмөс арилгахдаа яадаг вүлээ? Эртээ хутганд гараа авчихдаг тохиолдол байдаг штэ, тийм ээ? Тэр үед гараас минь цус гараад маш их хорсдог. Тэгвэл яг энэ үед ямар арга хэмжээ авал зүгээр ээ найзуудаа? Яг зөв. Энэ үед бид нэр гараа хүүтэн уусанд угаагаад цусын цэвэрлээд тэгээд дараа нь түүнийхээ дараа шархалсан газараа бид нэр шархны лент боодог, тийм ээ? За ингээд шархны лент түрхчих юм болвол зүүчих юм болвол 1-2 хоногийн дотор нөгөө эсэгцэн гар маань ирүүл болдог, тийм ээ? За тэгвэл хуруу гараа эсгээд шархлуулсан үед эм түрхээд боогоод шархны лент наачдаг бол зүрх сэтгэл шархлах үед ямар арга хэмжээ авдаг юм бол? Хүмүүс бие биенийхээ зүрх сэтгэлийг шархлуулах үедээ бас ямар арга хэмжээ авдаг юм бол? Шархалсан зүрхэнд төрөхдөг тоос гэж байдсан болов? Байхгүй тий. За энэ үед хамгийн хэрэгтэй зүйл бол тайтгарлын үг, урмын үг гэдэг шүү дээ, тийм ээ? За ийм сайхан үгнүүдийг сонссны дараа хүний зүрх сэтгэл маш гоё болдог, тийм ээ? За тэгвэл яг үүнтэй адилхан Библиэлд өөрийнхөө шархалсан арт түмнийг, тийм ээ, зүрх сэтгэл нь шархалсан байгаа арт түмнээ Бурхны үгээр дамжуулан тэднийг тайтгаруулж, тэдэнд урмыг өгсөн нэгэн иш үзүүлэгчийн талаар бүгдээрээ хамтдаа сурцгаая. Юуны төрөнд бүгдээрээ Хаггай номын 1-3-8 дугаар ишлэлийг хамтдаа олж үзцгээе. Хаггай 1-3-8. Тэгээд эзний үг иш үзүүлэгч Хаггайгаар дамжин ирж айлтсан нь энэ өргөө эзгүүрийн хоосроод байхад та нарын хувьд гоёмсог гэртээ суух цаг нь мөн гижүү. Иймээс одоо түг түмдийн эзэн ингэж айлтаж байна. Өөрсдийн зам мөрийг хянахтун. Та нар ихийг тариалсан боловч ургацсан баг байна. Та нар иддэг боловч цаддаггүй. Та нар уудаг боловч хамдаггүй. Та нар хувцалдаг боловч хинчинч дулаацдаггүй. Хүсний ажилчин хүс авлаач цоорхоо төрөвчөнд нь хөлсөө хийдэг. Төг төмдийн эзэн ингэж айлдаж байна. Өөрсдийн зам мөрөө хянахтун. Уулууд явж мод авчран. Өргөөг минь барихтун. Тэгвэл би үүнийг чинь таашаан алдаршуулгадах юм гэж эзэн айлдаж байна. Амен. Найзуудаа, Израилийн арт түмэн хэдэн жилийн турш боочлогдож амьдарсан юм бол мэдж байгаа хөхтэй нөө? Израилийн арт түмэн 70 жилийн турш хайр хүмүүст боочлогдож амьдарсан байгаа. Яг тэр цаг үед Персийн Кореш гэдэг хаан амьдарч байсан байна. Персийн хаан Кореш үнэхээр зүрх сэтгэл нь зөөлөн тийм хүн байсан. Тийм ч учраас Бурхан өөрийнхөө иш үзүүлэгчдээр дамжуулаад Кореш хаанд маш олон зүйлийг ярьж өгдөг байсан байна. Тэгээд Кореш хаан нэг удаа нилээн гүн нухацтай бодж л дээ. За вэз. Би Израилийн Бурхан эзэнд юу хийж өгвөл дээр вэ? Би энэ Израиль арт түмэнд юу хийж өгвөл дээр вэ? Тогтоол гаргах хэрэгтэй байна. Тэдэнд тушаал буулгах хэрэгтэй байна. Ингээд Персийн хаан Кореш өөрийн гараараа Израильчуудад зориулан загтал бичсэн байгаа. За тэр загтал дээр юуны тухай өгүүлсэн бэ? Бүгдээрээ сонсох уу? Израилийн арт түмэн одоо Иерусалим руу буцан очиод сүмийг барь. Мөн нутаг буцах үед тэдэнд хэрэгтэй алт мөнгө, мал, сүрэг, хоол хүнсийг гаргаж өг. Ингээд Персийн хаан Кореш энэ тогтоолоо өөрийн даамалтаа өгсөн байна. За, чи сонсогтун. Миний энэ тогтоолыг
Израиль ард түмэнд дуулах сугай. Мөн Израиль ард түмэн Иерусалим руу нутаг буцах үед нь тэдэнд эрэхтэй хоол, хүнс, мал сүрэг, алт мөнгө бүх зүйлийг тэдэнд гаргаж өгөөрэй. За, мэдлээ хантаа тушаал ёсоор хий. Ингээд Кореш хааны үед Израильчууд хаашаа явсан байх нь? Иерусалим руу явсан байх нь. За, Израиль ард түмнийг Иерусалим руу хэн дагуулж явсан бэ гэхээр Зерубабел гэдэг хүн Израиль ард түмнээ дагуулаад Иерусалимын зүг явсан байгаа. Тэгээд тэд нар Иерусалимд өөрсдийн төрсөн газар, төрсөн нутагтаа ирээд хамгийн түрүүнд юу хийсэн гэж бодож байна? Тэд нар өөрсдийн бурхан эзэнтэй тахилын ширээ босгоод дээр нь шатаалт тахил уйгуулж бурхан эзэнтэй хамгийн түрүүнд хүндэтгэл мөрөглийг өргөсөн байгаа. За, ингээд үнэхээр сайхан байсан. Гэхдээ нэг л зүйл дутуу санагдаад байсан. Бид нар ерөөсөө сүмийг барих хэрэгтэй. Персийн хаан Кореш бидэнд хэлсэн шүү дээ. Иерусалим руу явж сүмийг барь гэж хэлсэн. Тийм учраас Израилийн ард түмэн хамтдаа сүмийг барьцгаая. Ингээд Израилийн ард түмэн бүгд зүрх сэтгэл нь нэгдээд бүгдээрээ Иерусалимд Бурхны сүмийг барьж эхэлсэн байгаа. Тэд нэр газар ухаад, тийм ээ. За, тэгээд тэн дээрээ маш олон шом босгоод түг таг гэж тэд нар Бурхан эзэндээ зориулаад сүмийг барьж эхэлсэн байгаа. Вау. Үнэхээр гайхалтай сүмийг барьж эхэлсэн байна. Өдөржин шөнжин барьсаар тэд нар дөнгөж сүмийнхаа суурийг босгоод байж итэл Самаричууд тэдэн дээр ирсэн байгаа. Израилийн үндэстэн бид нар ч гэсэн та нарт тусалмаар байна. Бид нар ч гэсэн Бурхны сүмд гар бие оролцмоор байна. Бурхны сүмийг бид нар ч гэсэн барилцмаар байна. Охоо, үгүй шүү. Бид нар өөрсдөө барих болно. Та нараа л бариулахгүй. Явцгаа. Биднийг дорд үзэж яах шүү. За, яах вэ? Гайгүй дээ. Израилийн ард түмэн яагаад Самаричуудаар туслуулаагүй юм бол? Иггэд Самаричууд гэж ямар үндэстэн гэлж байгаа юм бол? Хойд Израиль Ассирийн хаанчлалд мөхөх үед Израилийн ард түмнээс хэсэг бүлэг хүмүүс нь Ассирийн хүмүүстэй гэрлээж тэдний дундаас гарсан ирлээц хүүхдүүдийг Самар үндэстэн гэж нэрлэдэг байна. Тэгээд энэ Самар үндэстэн маань Ассиричуудын итгэдэг бурханд ч итгэдэг, өөрсдийнхөө бурхан эзэн Яхова бурханд ч гэсэн итгэдэг байсан байгаа. Тийм учраас Израильчууд Самаричуудыг цус холилдсон бузар үндэстэн гэж бодоод Самаричуудыг ерөөсөө нэг нүдэрэж харддаг байсан байгаа. Тэгээд Бурхны ариун сүмийг барих ажилд Самаричуудыг оролцуулахыг хүсээгүй. За, үүнд нь гомдсон Самаричууд яасан бэ гэхээр Персийн хаан Корешт захидал бичсэн байгаа. Хаан эзэн минь, та Израильчуудын юу хийж байгааг мэдж байгаа юу? Тэд нэр өөрсдийн бурхан эзэндээ сүмийг бариад дуусгах юм бол тэд гарцаагүй танаас урах болно. Тийм учраас хаантаа та тэдний ажлыг зогсоох хэрэгтэй. За, ийм загтлыг бичээд тэд нэр уг загтлыг Кореш хаанд илгээсэн байгаа. За, ингээд Кореш хаан уг загтлыг аваад уншаад маш их уурсан байгаа. Би тэднэрт ингэж гоё сэтгэл гаргаж байхад тэд надаас ургана гинэ. Хүнэр. За, хаантаа Израильчуудын сүмийг барих ажлыг яг одоо зогсоо. Мэдлээ хаантаа. За, ингээд Израильчууд Самаричуудаас болоод мөн хаан эзний тушаалаас айгаад тэд нар Бурхан эзэндээ зориулж барьсан тэр сүмийн ажлаа төр зогсоосон байгаа. Яагаад гэвэл хаан зарлиг буулгасан шүү дээ, тийм ээ. Израильчууд үнэхээр Бурхан эзэндээ гайхалтай сүмийг барихыг хүссэн боловч тэд хаанаасаа айгаад мөн Самаричуудад гомдоод
нөгөө ажлаа зогсоосон байгаа. Ингээд Иерусалимийн Бурханд зориулсан сүмийн зөвхөн суурь нь л үлдсэн байх нь шүү, тийм ээ. За ингээд энэ маягаар 16 жилийн турш тэд огтхонч сүмийг барих ажлаа үргэлжлүүлээг байгаа. Яагаад гэвэл тэд нэр Самаричуудаас айжилсан, дээрэс нь Персийн хаан Корешээс бас айжилсан байгаа. Яагаад гэвэл хааны зарилгийг зөрчих юм бол амар шүү дээ, тийм ээ. За энэ цаг үед хэн гарч ирсэн бэ гэхээр Бурхан өөрийн иш үзүүлэгч Хаггайг Израильчууд руу илгээсэн байгаа. Хаггай Израильчуудад хандан Израилийн ард түмэн сонсцгоо. Эзний өргөө ийм хоосон эзгүй байхад та нар өөрсдийнхөө гоёмсог орд харшид сэтгэл тайван амьдарч яаж чадж гинэ? Даруйхан Бурханы ажлыг эхлүүл. Яг одоо Иерусалим сүмийг барих ажилдаа орцгоо. Та нар хаанаас бүү? Бурхан та нартай хамт байна. Тийм учраас та нар сүмийг барих ажилдаа эргэн орцгоогтун. Бурхан та нартай хамт байх болно. Та нарын барьсан сүм урд хожид барьсан сүмээс ч илүүгээр Бурханд алдрыг авчрах болно. Тийм учраас сүмийнхаа ажлыг үргэлжлүүлэн хийх тун. Нэрээ тех хэрэгтэй шүү дээ, тех хэрэгтэй. За, ингээд Израилийн ард түмэн Хаггай иш үзүүлэгчийн үгийг сонсоод нэрээ л ойлгосон. Нэрээ бид нар чинь өөрсдөө айгүй гоё орд харшид амьдарч иж амьд оршигч Бурхан эснийг ийм амар хуучин тэгээд тоос шорондоо баригдчихсан бүрэнч баригдаж дуусаагүй сүмд Бурхан эснийг байлгана гэж юу? Аливаа ах дүүнраа босцгоё. Бүгдээрээ сүмийг барих ажилдаа эргээд орцгоё. Ингээд Израилийн ард түмэн үргэлжлүүлээд сүмийг барих ажлаа хийсэн байгаа. Түг тааг гээл тэд нар үнэхээр гайхалтай сүмийг барьсан. За, та нар харж байна уу? Вау, үнэхээр гайхалтай тийм ээ. За, ингээд Израилийн ард түмэн Хаггай иш үзүүлэгчийн айлцсан үгийн дагуу урам зоригтойгоор Бурханы сүмийг барих ажилдаа ороод сүмийг бүрэн барьж дуусгасан байгаа. Тэгвэл найзуудаа биднэрт ч гэсэн заримдаа хин нэгнээс айгаад эсвэл хин нэгнээс болгоомжлоод эсвэл хин нэгэнд гомдоод өмнө нь хийж байсан ажлаа зогсоож исэн тийм үе байдгүй. Эсвэл магадгүй бид нар Самаричууд шиг тийм ээ бусад найзуудыгаа гомдоож шархлуулж байсан уу? Тэгвэл яг энэ үед юу хамгийн хэрэгтэй байх нь? Бурханы үг бидэнд хэрэгтэй байх нь. Бурханы үгээр дамжуулаад Израилийн ард түмэн боссон шиг Бурханы үгээр дамжуулаад Израилийн ард түмэн урам зоригийг аваад Бурханы сүмийг барих ажлыг дуусгасан шиг өнөөдөр ч гэсэн хүүхдүүд та бүхэн Бурханы үгээр дамжуулаад яг одоо хийж байгаа ажлаа өөртөө итгэлтэй бүрэн дуусгаасай гэж хүсэж байна. Бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Хайраар дүүрэн байдаг Бурхан эзэн минь танд баярлалаа. Хаггай иш үзүүлэгчээр дамжуулаад та Израилийн ард түмнийг тайтгаруулж, та тэдэнд урмыг өгч, тэднийг зэмлэж, тэднийг босгон байгуулж, түүгээр дамжуулаад Израилийн ард түмэн хүчийг авч Иерусалимийн сүмийг барих ажлыг бүрэн дуусгасан шиг өнөөдөр бид нар ч гэсэн сэтгэлээр унсан байгаа, ганцаардаж байгаа, шархалсан байгаа, хэн нэгнээс айж байгаа найздаа Бурханы үгээр дамжуулан тэднийг зоригжуулж, урамшуулахад та туслаач ээ. Есүсийн нэрээр залбирч байна. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш найзуудтай Бурханы үгээр дамжуулан урам зоригийг өгсөн 7 хоног бай. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.